За намайг Дэлгэр жаргалын даваа нэм гэдэг 2004 оноос хойшоо гэрэл зураг авч эхэлж байгаа. Яг 20 жил болсон байна. Тэгээ гэрэл зургийн одоо энэ олон төрлүүдээс одоо баримтат гэрэл зургийг ерөөхдөө сонгож, сонирхож ерөөхдөө авч байгаа. Тэгээ энэ маань одоо төрж өссөн одоо газар орчноосоо болдгийм үү, эсвэл энэ тухайн одоо бидний амьдарч байгаа нийгэм цаг үетэйгээ холбоотой болоод тэгдэм үү те. Тэгээд ер нь бол энэ яг гэрэл зургаар дамжуулж одоо энэ бидний амьдарч байгаа орчин нийгмийн одоо асуудлуудыг болж байгаа болоод болохгүй байгаа зүйлсүүдийг бас гэрэл зургаараа дамжуулж бас үзүүлээ, авч үлдээ те. Тэрнгээр уран бүтээлээ, туурвий, үзэсгэлэн, ном хий гэдэг нэг тиймэрхүү одоо санаа зорилготойгоор л ерөнхийдөө баримтат гэрэл зургийг одоо сонгоод тэгэл авч ин да. Монголын урлагийн зөвлөл, хүүхдийн ивэг сан, Швейцар хөгжлийн агентлал гээд энэ гурван байгууллагын одоо санаачлагаар манай гэрийн тэнд одоо хайлаастад одоо хүүхэд ба дуран төсөл гээд одоо хар цагаан хальсаар одоо гэрэл зураг авах одоо тийм төсөл хэрэгжижсэн. Тэгээд тэр төсөлд яг одоо 9 дугаар анги, 9-10 дугаар ангид одоо хамрагдаад тэгээд тэр төслийн одоо анхны төгсөгч болж ерөөхдөө гарч ирсэн. Одоо бол яг гэрэл зурагтай холбоотой болоод гэрэл зургаараа ингээд бас ингээд явж байгаа хэд хэдэн хүүхдүүд байгаа. Тэгээ нийт 90 гаруй одоо хүүхдүүд бол тэр төсөлд хамрагдсан байдаг. Тэгээ тэр төсөл маань өөрөө яг нөгөө гэрэл зурагчин, хүүхэд болгоны гэрэл зурагчин болгоё гэдэг тийм зорилго байгаагүй. Зүгээр л гэрэл зургаар дамжуулж гэр хорооллын хүүхдүүд одоо өөрсдийнхөө үзэл бодол тэ нийгмийн тэр одоо асуудлыг гэдэг юм уу тэ тэрийг одоо гэрэл зургаар дамжуулж үзүүлэх нь л тий одоо гол зорилго нь байсан. За тэгээд нөгөө миний одоо дарсан 10 гэрэл зургийнхаа хамгийн эхний кадрыг бол 2005 онд Чингэлтэй хайрхнаас авсан одоо Утаан доорх Улаанбаатар гэдэг нэртэй энэ зургаараа бол ерөөхдөө эхэлж ярих гэж бодсон. Тэгээд энэ бол яг нэг хар цагаан хальсаар авсан гэрэл зураг байхгүй. Тэгээд тухайн үед яг гэрэл зураг аваад нэг 5-6 сар л болж байсан. Тэгээд маах ч нөгөө гэр нөгөө хайлаастад байдаг. Хайлаастын хуучин ийц. Тэгээд эн чинь Чингэлтээр өгөхлөр ч одоо ойролцоогоор 5-6 км ч юм уу алхсан байгаа байхгүй өглөө. Тэгээд яг маа нөгөө төрсөн ахтайгаа нэг өглөө явж зураг авч байхдаа энэ кадрыг авч байсан. Тэгээ энэ кадр бол яг хаа ингээд олон утааны зурагнууд байдаг ч гэсэндээ яг энэ иймэрхүү цэгээс гэдэг юм уу те иймэрхүү зурагнууд бол өнцөг нэх хэрэгтэй харагддаг. Яг энэ нөгөө Чингэлтэй уулыг одоо зүүн салааны одоо эцсээс Чингэлтэй уул руу ингээд даваад ерөөдөө хайлааст руу нэг тэгж алхаж ийсэн. Найзуудтайгаа тэгж явж ингэж алхаж байхдаа тэр чинь бол яг тэгж алхаж байхдаа нөгөө яг зураг мураг гэж нэг тийм бол ерөөсөө харж явахгүй байгаа ш. Тэгээд нөгөө 9 дугаар ангидаа ороод дараа жил нь за ерөөсөө нэг тийшээ тэнд аягүй гой сонирхолтой орчин байсан, нөхцөл байсан те. Гээд ерөөхдөө яг нөгөө ахыгаа гууж байгаа ингээд цуг хамт алхангаа зураг авсан. Тэгвэл яг нөгөө нэг одоо өмнө тэрнгээр яваагүй бол нэг тийшээ явахгүй ш. Аягүй бол тэр яг гэр хорооллороо л эргэлдээд авах байсан байж магадгүй. Яг өмнө нэг удаа явцсан орчноо харцсан байсан болохоор ерөөдөө ийшээ явъя гэсэн. Тэгээд яг энэ зурган дээр бол нэг амар төсөөлөөд одоо чинь өмнөх тэр 8 дугаар ангидаа явж исэн тэр алхалт болоод ирэхлээр нөгөө 100 байсан. Өвлийнхийг бол төсөөлөхгүй шүү дээ. Тэгээд ингэхлээр одоо юу гэдэг баримтат гэрэл зургийн нэг юм нь одоо нөгөө амар ингээл төлөвлөж болдгоо байхгүй. Явдаг. Чи гэрэл зурагт цаг гарга. Тэгээд яв алах те тэгээ ажил те энэ үнэхээр сайн зураг уу ч юм уу үнэхээр аятайхан зураг болохоор бол тэн дээрээ цаг хугацаа зарцуулаад хүлээдэг ч юм уу те тэгээд тэгэхээр ерөөсөө яг нэг амар төлөвлөөд гэхээсээ илүүтэйгээр яваад ингээд зориж аваад гол нь тэр дундаас нөгөө олж харж авах нь л чухал. Тухайн үедээс тэр юус тэр ингээд хамгийн нөгөө
анх одоо гэдэг зураг аваад нэг удаагүй байж байхдаа яг ийм хэмжээний зураг авчаад бас л энэ чинь нэг нийгмийн нэг юм айгүй хурц асуудал одоо хүртэлтэй байсаар л байгаа нэг юм асуудал. Тэгээ энийг ингээ авцсан. Тэгээ бас миний бас нэг одоо юу гэдэг үн цэнтэй одоо хайртай одоо зургуудын маань нэгт хоёрт энэ зураг маань 2006 оны одоо энэ хүний эрхийн комиссоос зарласан уралдаанд 3 дугаар байранд орж исэн зураг байхгүй. Тэгээ энийг бас би бас энэ нүүби нэг арга хэмжээнд оролцож байхдаа бас ярьж л байсан. Ингээд тухайн үед хүний эрх энэ нутаан доор байгаа энэ хүмүүсийн эрх зөрчигдөөд байна гэдгийг хүний эрхийн комиссын ингээд уралдаанд зарлаад тий 3 дугаар байранд оруулаад зөрчигдөөд байна гэдэг. Одоо би тэгээд 19 жил ингээд зөрчигдсөн л байж байна тий. Энэ хоёр дахь зураг маань бол энэ Аранхай аймгийн Жаргалант суманд 2008 онд авч исэн зураг. Тэгээ бас нэг ажиллаар явж байгаа л энэ кадрыг авсан. Тэгээд энэ зургийн одоо зүгээр нэг тайлбар ч юм уу нэр ч гэх юм уу юм ингээд хоёр хүүд одоо төрсөн мэдрэмжийг одоо би нөгөө камераараа дамжуулж үзүүлэхийг ерөөхдөө зорилоо гэдэг нэг тийм тайлбартай байхгүй. Тэгээд нэг жоохон бахад ингээд нэг те барилга байсан ч амар өндөр том харагдаал, нэг хоёр давхар байсан ч амар том харагдаал, нэг жижигхэн өрөөч амар том харагдаал. Тэгэл ах эгч нар ч амар том агаа нэр харагдаал. Тэгээ одоо тэднийхээ насан дээр очихлаар өө энэ ч бас арай тий. Яг тэр шиг энэ хоёр хүүхдэд л ингээл нэг нүднийх нь урд дурал ингээл баахан улсууд л ингээл нэг тий. Ингээл нэг юм сарнаал ингээд ийсэн баг. Тэгээд баримтат гэрэл зургийн ерөнхийдөө нэг бас сайхан юм нь яг тэр л дээ. Хүн ингээд нөгөө мэдхгүй яг өөрийнхоороо байж яхад нь ерөнхийдөө тэрийг олж харж ингээд гэрэл зурагт буулгах юм бол нөгөө тэр нэг юм хилэмжин тэнцээний гоё одоо юу гэдэг чингэцэн харагддаг тийм. Магадгүй энэ хоёр хүүхдийг ингээд дуудаж авчираад энэ ч ингээд суулгаад ингээд ингэх юм бол энэ яг зохион байгуулад авцсан ч байж болно тийм. Гэтэл нөгөө өөрт одоо миний хувьд бол тэгж боддог байхгүй. Өөрт би бол жишээ нь ингээд энэ олон нийгмийн нэг юм бужигсан энэ олон одоо ингээл гараал ингээ харахаар амар олон бужигсан энэ дотроос нэг юм сайн кадр те сайн гэрэл зургийг олж харж тэрийг авна гэдэг нь өөртөө амар том одоо юу гэдэг кайфтай те аз жаргалтай байгаа байхгүй. Түүнээс бол одоо юу гэдэг зохион байгуулалт тэр чинь төрөлөөрөө л өөр шүү дээ те бүгдийг зохион байгуулаад бүгд л ингээл амар гоё болоод ирэх юм бол бас утгагүй те. Тэгэхээр магадгүй баримт гэрэл зургийн нэг юм цаад гоё нөгөө ингээд үнцэн юм нь хүнийг татдаг юм нь яг л эндэл байгаа. Юмыг олж харж тэр дотроос юм ингэж гаргаж авах. Тэгээд энэ зураг маань ерөөдөө сая ерөөдөө 3 зургийг яг Монголдо нэг анхны гэж хэлж болох учраас тэр нөгөө хязгаарлагдмал одоо хэвлэлээр ерөөдөө гаргасан. Тэгээд тэрний нэг зураг нь одоо энэ зураг байхгүй. Зурагчдын тэр алдартай гэрэл зургуудыг ингэж цуглуулна гэдэг чинь өөрөө асар том одоо үнцэнтэй. Тэгээ дээрээс нь гар хөлийн өсөлттэйгээ болвол тэгээ бүрэл үрцэнтэй болно тий. Тэгээ магадгүй бүр цаашлаад нөгөө одоо юу гэдэг 500 мянгаар авсан зургийг хэдэн жилийн дараа 5 10 жил 20 жилийн дараа 5 сая 10 сая 20 сая ярьж зарах өндөр магадлалтай тий. Бүрэн бололцоотой. Тэгэхээр яг л уран зурагтай адилхан гэрэл зураг болвол яг хөө манад нөгөө хэрэглээ маягаар л хөгжсөн болохлоос шуулан дэрний чинь гэрэл зургийн урлаг те тэрний үнцэн тэр гэрэл зургийн хилэмж тэр юм хумыг бол хүн анзаарч мэдээ цуглуулад авах хэрэгтэй. Тэгэхээр хязгаарлагдмал хэвлэлийг бол эхлүүлээд явцсан байгаа 3 зургийн нэг нь одоо энэ зураг байгаа. Энэ эмээгийн ерөөдөө хотгоос ус аваад энэ годамжаар яваад ингээд нэлээд цаашаа одоо зах руугаа яваад ерөөдөө гэртээ ороод усаа хийн хитл ерөөдөө авсан зургнууд байдаг. Тэгээд яг миний хувьд бол гэрэл зураг авахдаа хүнийг одоо ерөөдөө зохион байгуулах гэдэг юмнаас бол аль болохоор л зайлсхийдэг тийм. Магадгүй энэ ингээд нарийн годамжаар энэ дээр бол хэд хэдэн кадрууд байдаг. Яг энэ хөлөө өргөж байгаа хөл нь яг энэ газраас халсан. Тэгээд энэ эмээгийн зүүн баруун гарын нөгөө питана ингээд бариад чангаацсан байгаа. Тэгээд энэ эмээгийн нэг юм хазаалт те. Тэгээд
хоёр талаар үргэлжилж байгаа ингээд нэг юм цэг рүү тэмүүлээд ингээд явж байгаа нэг тийм алслалт гэдэг юм уу те. Тэгээд энэ эмээгийн тэр баруун мөр яг энэ нөгөө үргэлжилж байгаа одоо энэ нөгөө шорон энэ зам дээр яг ингээд нэг юм таарцсан юм шиг те ингээд тэрийг ингээд олж хараад яг тэрэнд ингээд тааруулж авах гэж ингээд хичээгээд ингэж байгаа нь өөрөө гэрэл зургийн айгүй нэг гоё юм байгаа байхгүй. Төөс бол бид хэд уран сайхны кино хийж байгаа биш. Бүх юмыг зохион байгуулаад эмээ болоогүй алив та нэг ахаад нэг явдаа гэлтэй ингэх биш. Чи хэрвээ гэрэл зурагч юм болвол үнэхээр одоо юу гэдэг чамд чадвар мэдрэмж юм байгаа бол чи тухайн цаг үед л чи өөрийгөө маш хурдан гэж одоо шийдвэр гаргаж те хурдан тэрийг олж харж шийдээд тэрийг л олж хараад авах юм бол дараа нь өөртөө айгүй капт те. Төөс бол Устараа эмээ би ингээд авчихсан чинь миний энэ фокус ингээд би ингээд те энэ имэд яг үнэхээр тэр ямар ч хамаагүй байхгүй те. Тэгэхээр маахны зарим нэг энэ бол ингээд юмыг заавалч зохион байгуулах гал юмыг хэд их гойчлох гээд байдаг тэр хандлага бол яг энэ гэрэл зургийн юмд бол яг зарим үедээ бол хэрэггүй те. Авч байгаа төрөл жанр юмдаа тааруулаа чи тухайн цаг үедээ л шийдэл тэгэл зураг авал та те. Ер нь бол гэрэл зурагчин хүн ингээд зургийг төсөөлдөг. Тухайн цаг үедээ л шууд төсөөлөө. За яг энэгээр ингэж яваад ингэхт нь яг ингэж авъя гэдгийг ингээд маш хурдан төсөөлөл. Тэгээ би бол яг энэ кадрыг бол ерөнхийдөө бол төсөөлсөн байсан. Эмээг ус аваад урдаас нь хэдэн кадр авлаа. Ард нь харж байгаад хэд хэдэн ерөнхийдөө кадрууд авсан. Ер нь гэрэл зурагчин тэгэл өөрөө ер нь бол сайхан штэ. Тэгээд урсаад явчихгүй яг тухайн акшн тэр кадр нь яг ингээл энэ кадртаа ингээл байж хахад хүн эндээс одоо гуниг эсвэл хин нэг санд юм уу эсвэл бага насаа дурсд юм уу эсвэл аз жаргал те юу гэдэг тэр зүйлийг ингээд олж хардаг. Хамгийн анхны камер яг нөгөө хүүхэд бод уран төсөлөөс одоо өгж исэн тий хэрэглүүлж исэн Phoenix гэдэг камер байгаа. Гэрэл хэмжигчтэй. Тэрнээс хойшоо бол айгүй олон камерууд ерөнхийдөө хэрэгэлсэн. Тэгээ одоо бол Canon-ы R5 гэдэг камер одоо яг саяхнаас хэрэгжилж байна. Ер нь бол Canon-аар л дагнаж ин дөө. Дижиталаар бол тэгж чинь. Тэгээд одоо бол бас яг нөгөө хальсаар авах юм аа бол бас орхиж чадахгүй л байна. Хальсны камерууд цуглуулж ийн цуглуулганаасаа тэгэл нэг дуршаад авч ийн яг тогтмол яг сүүлийн үед авж байгаа камер маань бол 6-6-гийн Kiev 6C гэдэг камер байна. Өргөний камер, өргөний хальсны одоо камер. Тэгээд би ер нь яг өргөнийг одоо тийм хальсаар зураг авч үзээгүй сүүлийн нэг 2 жил ерөөхдөө одоо эрчимтэйгээр одоо өргөний хальсаар зураг авч байгаа. Тэгээ сая сүүлд Pentax гэж 645 гэдэг нэг камер одоо бүр яг шохорхон зорин нэг тийм хальсны камертай болсон. Тэгээ одоо ч нөгөө нийгэм юмнасаа болоод ажил юмнасаа болоод нүдний хараа бас айгүйх муудсан. Тэгээд нөгөө Kiev 6-аас чинь нөгөө орн бас айгүй олон жил ингээд нөгөө ажиллагаагүй байгаа гэдэг юм уу хэрэглээс болоод нөгөө фокус таарах нь ингээд айгүй хэцүү. Тэгээ сая 2 жил ингээд нэг стажик нөгөө хоббигоо дур хүслээд арж баахан зургнууд авсан. Тэгээ одоо бол яг нөгөө Pentax 645 чинь нөгөө автомат фокустай, гэрэл хэмжигчтэй. За тэднийг ажиллахгүй ч гэсэндээ гол нь автомат фокус нь амар хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол яг ингээд нөгөө дараа нь ингээд амар харамсамаартай ингээд нэг үнэхээр одоо сайн кадр байдаг. Тэгтэл тэрийг нэг фокус нь ингээд наан цаана ингээд шил. Тэгээд нэг чинь нөгөө өргөний хальс учраас нөгөө фокус алдалт нь ерөөсөө айгүй амархан байдаг. Наан цаана ерөөсөө ингээд салцдаг. Тэгээ 2011 онд авсан яг манай гэрт тахгүй хайлаастад.
Тэгээд энэ зураг маань яагаад оруулсан бэ гэхээр одоо бол яг хөдөөний айлч гэдэг бараг одоо ер нь хөдөөний захын гэдэг юм уу те аслагдсан тийм улсууд л ер нь одоо ийм хэвийн боов ч юм уу те хийдэг байх. За тэр ч мөн хот одоо хүрээ газар болол одоо ер нь бол энэ хэвийн боовыг одоо те улбоовыг одоо ингээд хийдэг айлууд ерөнхийдөө байхгүй болчлоо л доо. Яг мерсэр одоо ерөнхийдөө айлууд хийдэг л баг. Гэтэл бүх юм ийм гоё илбэг болчлоо шүү дээ. Одоо бол те зүгээр мөнгө л байж ивэл дэлгүүрээс ороод ингээд худалдаад авч. Тэгээ манайх бол одоо өвөө эмээнрийг одоо те одоо уламжилж ирсэн гэх юм уу да ингээд ийм хэвийн боовыг ингээд өөрсдөө ингээд хийдэг байсан. 2014-5 оны хүртэлх хугацаанд бол өөрсдөө хийсэн. Манай өвөө эмээ энэ бол амьд сэрүүн байлаа. Тэгэл уламжлагдаж ирсэн эмээг бол ингээд хийгээл адаглаад одоо амтан ч хүртэлтэй шал өөр гэдэг. Одоо ингээ эргээ бодглохлоор ингээд одоо бүгд л өглөө гэлж бүхэл өдөржингөө ажил болно шүү дээ. Ингээл өглөө эрт босоод ингээл гурилаа ингээд нөгөө багсарчтай шар тосоор багсарчтай ингээл зууралаа амраагаал тэгэл нэг юм бас нэг ингээ одоо эргээ бодглохлоор ингээ нэг гэр бүлийн хамаатан садны нэг юм гоё нэг юм одоо уулзалт уур амьсгал юм хүн болдог те. Хүмүүс ингээл өглөө за тэр ах ирэн тэр ах тэндээс ирэн гээл тэгэл өглөө босоод ах ээж одоо тий аав бид чинь босоод гурил мөрөмө бэлдээл амрааж идэл хүмүүс ирээл тэгэл нөгөөтгөө ингээл машин тал тий гараар машин ддэг байлаа нөгөө гурилаа зөөлөж ингээл тэгэл бимбэлэл ингээл тэгэл нөгөө ингээл хэвэнд дарна ингээл тэр борцоос тэгэл одоо гал дээрээ сайхан хайраал ер нь их айгүй одоо юу гэдэг өвөө эмээ аав ээж одоо ах эгч одоо хамаатан саднуудын одоо айгүй гоё дурсамж тэгээд яг ингээд эн чинь нөгөө их ажил буцалж явах үед ингээд зураг аавна гэдэг чинь өөрөө айгүй асуудал шүү дээ тий. Тэг чи ингээд ажил өрнөж байгаа. Одоо нэг хэвийн бав хайрж байгаа хүн бол маа хоёгаа ах гэд маа нэг хөргөн ахгүй. Яг л энэ чи хайрдаг хүн тусдаа шүү дээ. Түүнээс бол хэн болгоно дахиж очиод хайрахгүй тий. Чин цэврүү үсрэг нь байран дэгшгэн тэ хазгаа мөрийг нь тааруулж эн чин бас аюу техниктэй. Тэгэл энэ нөгөө одоо том өрөөнд сууж байгаа одоо захад байгаа залуу бол нөгөө самар хийж байна тэ. Ганжинд ингээд нөгөө гурлыг ингэж хийгээ самар хайжлаад хийж байна. За тэр цаана бол манай ах самнаа гэд хийж байна тэ. Тэгээ манай ах бол одоо манай одоо өндөр өвөөгөөс хойшоо бол ингээд хоёр дахь одоо ингээд нөгөө хэвийн бовыг ингээд дардаг тэр хүн тэр вектор нөгөө хэвийн бовыг чинь тэгэж дуртай нь бас дарахгүй шүү дээ. Би ми бол зүгээр тэнцээ ингээд машин дээр л байж байна те. Яг энэ зургийн нөгөө нэг түүх дорсомж юм нь бол тийм аа. Яг зураг талаасаа бол яг ер нь бол айтаахан кадрыг нөгөө ингээд хуваацсан те. Жохон тэгш хэмээн л нэг юм алдаа болоос ер нь бол давгүй гоё. Одоо нэг байхгүй болж байгаа зүйлийг л авч үлдсэн л нэг тийм кадр байна да. За дараагийн кадр маань бол 2016 онд энэ Төв аймгийн Алтан боллог сумд авч ирсэн зураг байна. Бас нэг тухайн үед нэг ойн л болж ирсэн санагдчихээн. Тэгээд яг нь ерөнхийдөө миний хувьд бол яг ийм хэд хэдэн чиглэлээр зургууд авдаг л да. Нийгмийн асуудлыг хөндсөн утаа тэгээд хурдан морины одоо унаач те хүүхдүүдийн тухай. За тэгээд одоо модны хулгайч гэдэг юм яг л нийгмийн асуудлууд те хүн хөдөө тал хээр одоо хөдөөний амьдралын тухай гэдэг юм ингээд нэг одоо сэдв нь бол яг юм хог хаягдлын асуудлыг бол бас 2016 оноос хойш л ярьж байгаа. Тэгээд яг тухайн үед бол яг энэ хог хаягдлыг одоогийн шиг ингээд англи бари гэж бол нэг ерөөдөө ярих нь бол бага л байсан. Одоо бол баг амтай болгоно л бараг эко, эрүүл цэвэр орчин гэж ярьж байгаа боловч тэгээд нэг тэр нэг ярьж байгаа шиг нэг амжилттай байхгүй л байгаа тийм. Тэгээ 16 онд бүр нэг тийм том юм аян юм төсөл маяг юм хийсэн баггүй. Хоггүй байгаль гэрэл зурагт гэдэг тэр ингээл уралдаан хийгээд тэр бүр ном хийгээд хүний мөр гэдэг нэрээр ном хийгээд айгу олон гэрэл зурагчдын энэ хог хаягдлын тухай орсон ном хийгээд яг нь тэр маань эргээл энэ нөгөө гэрэл зургийг л нөгөө ашиглаж тэ гэрэл зургаар дамжуулж энэ хүмүүсийн энэ ухамсар энэ зүйлдэл ерөөдөө нөлөөлөх санаа штэ тэ. Наана нэг юм гоё сайхан гэж харагдаж байгаа гэдэг
өнцгтэй гэх юм уу та тий. Энэ зураг бол нэг тийм байх хэвээр тий. Ингээл хүмүүс ингээл хог хаяад ингээ явцсан тий. Тэгээ цаанаа ингээд одоо бүх одоо тэр одоо үйл ажиллагаа юм харангуйта хан дээр ингээд айгүй гоё. Энд чинь ингээд тойроод ингээд айгүй гоё зурагтай ингээд бүх барилдаал морь уралдаал. Тэгээ яг ингээд тойроо явж исэн чинь ингээд нэг хоёр хүн одоо уул нөхөр юм энэ нэг юм юу ахад нөгөө зураач нь дутуу зурцсан тий. Энд чинь уул нөгөө нэг сур харвааны тэр нөгөө одоо байн ингээд оноод ингэж байгааг авж байгаа л ийм үйлдэл واخгүй дээ. Тэгээ зураач нь дутуу зурцсан тий. Тэрийг л нөгөө гайтай юм шиг би олж хараад тэр нь хогтой ингээ авцсан тий. Тэгээ нэг хог түүж байгаа юм шиг тий. Хог түүгээд ингээ авах гээд байдаг. Тэр хог нь байхгүй тий. Хаана байна тий. Хог хаана байна? Уул нь хог л байсан юм даа гэх. Одоо яг биднээс яг одоогийн имлэг байгаа юм шүү дээ тий. Ингээл нэг юм сүржин даржин ингээл ингээл нэг юм тухайн цаг үедээ нэг юм амар нэг юм сүртэй юм яагаал тий. Яг хийж байгаа юм нь ерөөс юм ч байхгүй тий. Тим үнцгтэй, тим юугаар авсан. Тэгээ гэрэл зургийн хил гэж өөрөө айгүй хүчтэй юм да. Тэгэл хүн заавал ч нэг яриалын гэхээс илүүтэйгээр хүн хараал өө ийм байна тий. Тэгээ хүмүүс ингээл тэрийг тоож байгаа ч юм байхгүй тий. Нэг юм үе үеэр нь авч үзэл тэгээ цаашаа хүмүүс ингээл цаал өөр юм бодож байгаа тий. Ингээ юу ч бодож байгаа юм тий. Яг тэр гол асуудал гол юмнуудаа ингээд анзаарч харж. Одоо бол тэр тусмаа хог хаядл гэдэг юм бол хүмүүсийн яг энэ хажуудал чихний хажуугаар л өнгөрч байгаа. Гэтэл Улаанбаатар хотоосоо гараад энэ хөдөө орон нутгаар хогондоо бид нар яг үнэлгэж явж штэ аим шигтэй тий. За энэ зураг нөгөө нэг яг нөгөө түрүүн ярьдаг нөгөө миний одоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд авсан гэрэл зургуудаас ерөнхийдөө эхний ээлжинд 3 зургийг limited edition буюу хязгаарлагмал одоо хэвлэлээр хэвлсэн тэрний одоо нэг зураг нь одоо 3 дахь зураг нь тэгээд энэ зургийг бол 2017 онд Архангай аймгийн Цэнхэр сумын одоо Бор талын Аршаан гэдэг газар авсан. Тэгээд энэ тохиолдлын зураг биш. Яг ингээд энэ дээр нэг ийм сонин мэдрэмж юм төрсөн байхгүй. Ингээд хүүхдээ ингээд усанд оруулаад ингэжсэн чинь яг энэ цаанаас нь гарч ирж байгаа энэ хонь ямаанаар ингээд цаанаас ингээд гараад ирсэн байхгүй. Тэгээд би нөгөө тэрний процесс юмнуудаа яангуудаа камера авангуудаа хэд хэдэн кадр авсан урагшаагаа харцсан. Тэгээд илүү нөгөө нэг цаашаа харсан кадр нь бол илүү хүчтэй, илүү гоё өгүүлэмжтэй байсан л да. Тэгээд энэ үед явж байхад нэг сонин мэдрэмж нь юу гэхлээр бас энэтэй холбоотой л да нөгөө бид хэд чи ингээд одоо энэ зурагнаас ингээд харсан ч тэр ингээд бид хэд ингээд нэг юм нүүдлийн соёл гэдэг юм уу эсвэл нэг хөдөөгийн тэр нэг юм тал сайхан тэр мал ахуй тэр Монгол ахуй юмнасаа ингээд битгэд ингээд жил ирэх тусам алсраад байна л гэдэг нэг юм санаа байгаа тий. Байранд амьдардаг хүүхэд ингээд шууд хөдөө очингуудаа заавалч уусанд орохгүй л ингээд хичээгээл тий ингээд муухай болчлоо юм болчлоо гэл ингээд тэгэнгүүтээ баан дотор ус хийгээл усанд орж байгаа гэсэндээ цаана ингээд нэг юм чинь нэг юм хүрээл дотор орчод байна шүү дээ. Энэ л нэг юм орчин тий. Нэг юм өөртөө нэг юм гоё орчин. Одоо бид нар бол нэг тийм орчин үүсгэж байдаг шүү дээ. Ингээл нэг ингээд тэг яг хоо ерөнхийдөө нэг юм бид хэд нэг юм нүүдлийн болоод энэ хөдөө энэ мал ахуй юмнасаа ерөнхийдөө жоохон алсраад байна л гэдэг нэг юм санаа. Миний хувьд бол 2011 оноос хойшоо яг энэ нөгөө гэрэл зургийг төслийн хэмжээнд ерөнхийдөө авч үзэж ажиллах тий. Тэгээ тэр ч утгаараа одоо энэ ярих энэ модны хулгай гэдэг энэ төсөл байгаа. Тэгээ энэ төсөл Төв Азийн баримтат гэрэл зургийн одоо төсөлд Монгол улсаас анх удаага ер нь энэ модны хулгай гэдэг сэдвээр шалгарч ийсэн. Энэ яагаад модны хулгай гэдэг ингээд нэрлээд ингэсэн бэ гэхлээр нөгөө чингэлтэй уулнаас хүмүүс ингээд ахуйндаа хэрэглэх эсвэл зарж борлуулах байдлаар ерөөхдөө мод ингээд авдаг байсан. Одоо зүүн талаас нь чингэлтэйчүүд, хайлаас, динжи мянга, баян уушуу, зүүн салаа гэдэг ингээд чингэлтэй уулыг таван талаас нь ингээд мод авч ирсэн. Тэгээд тэр 2005-6 оны үед нэг утааны зураг авах үедээ одоо энэ дээр байгаа тэр нэг юм том сургаагаар нь ингээд үүрцэн байгаа тэр зураг хайлсны зураг байхгүй. Тэгээд тэр зурагнаас эхлэлтэйгээр ерөнхийдөө нэг тийм санаа бодсон байжгаад
Тэгээ 2011 онд тэр нөгөө Сорсын сангийн тэр одоо тэтгэлэгт төсөлд модны хулгай гэдэг нэрээр яг энэ саяныхаа санаануудыг яриад тэгээд хүмүүс ийм одоо амьдралын ирэхээр ингээд энэ байглаасаа ингээд мод аваад байна гэдэг юм санаагаар бичсэн. Энэ зурган дээр одоо Томас Довржак гэдэг Магнумын зурагчин Юрий Козеров хоёр бол нөгөө хаалтынхаа воркшоп дээр асуусан байхгүй. Ингээ миний ингээд зурагнаас онцлоод хилээч гэхэд ерөөхдөө хоёулаа бол яг энэ зурган дээр ерөөхдөө санал одоо шүмжээ хийсэн те. Тэгээд энэ зурагных нь артталт нь ингээд гарын үсэг зурулаад юм бичүүлсэн тэр хувь нь бол ерөөхдөө байдаг. Тэгээ өнөөдөр бол яг энэ модны улгай төслийг одоо төлөөлүүлж өөр одоо олон сайн кадрууд олон одоо юу гэдэг нөгөө түүх дээр ажилласан ийм зургнууд байдаг. Тэгээд тэндээсээ одоо энэ хоёр одоо дэлхийд нэрээ дурсгасан гэдэг шиг те хоёр одоо мундаг одоо гэрэл зурагчны одоо үнэлсэн тэр зургийг л ерөөхдөө үзүүлье гэж ерөөхдөө сонгосон. Тэг хүмүүс одоо ингээд томоор нь ингээд модыг хөрөөдөө шууд үүрэл аваа явцдаг байсан болол сүүл рүүгээ яг намайг зураг авч явах үед сүүл рүүгээ ингээд хүмүүс ингээд нөгөө хожуул гэдгийг чинь нэг юм метр хэрэг хөрөхгүй нэг юм хожуул байдаг штэ. Тэр чинь ерөөсө хүн зогсоод хөрөөтөд л яг таарсан хэмжээ юм байлээ штэ. Би тэрийг сүүлд л мэдэж байгаа байхгүй. Тэгээ намайг зураг аваад явж байхад нэг хэсэг нь үндсийг ингээд ухаж авч байгаа газар ухаж. Үндсийг ингээд аваад ингээд. Одоо энэ дээр байгаа тэр ганц мод байна шүү дээ. Энэ болоо тэрхлээр яг хайлаастын бүрэг эцэс тэр уулан дээр байдаг ганцхан мод байхгүй. Тэгээ энэ дээр ингээ очих болгондоо зураг авах дээр энэ ингээ мөчрөн ингээл цөөрөөл идэв. Тэгээ яг энэний артлынх нь ерөөсөө энэ уул нь бол битүү мод байсан гэж ярьд юм байлээ. Одоо бол модны ерөөсөө баг өстө бараач байхгүй. Тэгээ энийг бас ингээд моджуулах мөрөөдөл байд юм да. Нөгөө киноны хариулагч Зол жаргалын одоо баг болгосон нэг кинон дээр ерөөхдөө зураглаачаар ажиллах боломж олцсон. Тэгэхээр яг нөгөө баг болгосон кино маань өөрөө яг л энэ нөгөө нийгмийн энэ нөгөө амьдрал нийгмийн асуудлыг яг л хүндсэн л нэг тийм одоо юу гэдэг миний авдаг одоо стил авдаг одоо төрөлтэй яг л адилхан яг л баримт хэрэг зургийг авдаг яг л тэр л зүйлүүд байсан. Тэгээд Зол жаргалын хариулагч ерөөхдөө санал тавиад кинон дээр нь ажиллаад тэгээд тэр модны улгай, утаа тий өөрийн нийгмийн асуудлуудыг ингээд нөгөө хөндөж гараад тэгээд тэр чинь өргөдөл хоосон юм ихтэй тий ингээд яг л нөгөө илүү надтай нөгөө сэдв зохиол одоо тэр үйл явдал юм хомнууд нь илүү их нөгөө ойрхон байдаг. Тэгээд би нөгөө түрүү хэлсэн шүү дээ ингээд нөгөө зураг авж байгаа хүн болгонтой ерөнхийдөө нэг юм одоо ярилцдаг. Одоо чинь нэг тийм бас нэг тийм юу үг хүртэлтэй ерөөхдөө бас байдаг ш нөгөө гэрэл зураг авахаасаа илүүтэйгээр нөгөө хүнтэйгээ нөгөө ярьсан илүү бараг гоё яваа хөөхгүй. Тэ? Тухайн хүний маш сайн ингэж нөгөө ойлгож тэр хүний түүхийг сонсоод ингээд тэгээ дараа нь зургуудаа авдаг. Яг тэрнтэй адилхан нөгөө олон нэг тийм нөгөө түүх, олон тийм юмнуудыг сонсцсон учраас баг болгосон кинон дээр ажиллахад бол надад бол ямар ч асуудалгүй тэгэл зураг аваад тэгэл найруулагчийн маань кино тэгэл нэлээд амжилттай сайн явсан. Одоо ч хүртэлтэй тэгэл явсаар л байна. Тэгээ энэ дээр нөгөө нэг хүмүүс бол тэгж байгаа ингээ Монголын хамаг муу муухайг харуулж байна. Инглээ гэл амар олон юмнууд явж байгаа. Хүмүүс хоёр хуваагдж байгаа ш. Нэг хэсэг нь бол үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа те. Яг энтэй адилхан киноны сэдвч тэр баримтат гэрэл зурагч гэсэндээ бас тийм хандлага байгаад байдаг юм дандаа муухай ямиг авах юм дандаа ингийн гэдэг шиг. Ерөөсөө бид нар тэгвэл нэг амар нөгөө дуртайдаа энэ муухай ямиг гэдэг юм энэ асуудлыг ерөөсөө гаргаж ирээгүй шүү дээ. Тэ? Бидний амьдарч байгаа нийгэм гараал явлаа ямар асуудал байна? Гэр хороол ямар асуудал байна? Хүмүүс ямар асуудлууд байна те. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг нийгэм нь өөрөө ийм байгаа учраас тэрийг л угаасаа л авч явуулдах болоод авч үзүүлэх нь өөрөө аягүй чухал байна. Миний хувьд л тэ. Үнэхээр ингээд амар гоё сайхан болоод бүх юм ингээд амар одоо жинхэнэ нөгөө аз жаргалын энд гэсэн амар тулаал ерөөсө бүх юм гоё болчих юм бол одоо ингээд заавалжгүй тэрийг авах гэдэг шаардлага л бас дараагийн алхам руугаа орно шүү дээ. Гэхдээ баримт зураг буюу тэр нөгөө түүх асуудлыг хөндөж гаргаж ирэх тэр юм бол хүн байсан цагт байж л байна. Тэгээд тэрийгээ дагаад нөгөө гэрэл зургийн үнцийн үнэлэмж тэр юм нь
байж л. (2018) онд хийсэн одоо миний бас нэг юм цуврал ажил байхгүй. Тэгээд энэ цувралын нэр нь байсан гэдэг нэртэй. Тэгээд энэ одоо эмэгтэй те одоо л эмэгтэй болсон байгаа. Энэ трансгендер баггүй. Тэгээ 2018 онд энэ трансгендрийн одоо ерөөдөө зургийг авах санал тавиад зөвшөөрөөд тэгээд нэг 2-3 удаагийн уулзалтаар ерөөдөө энэ цувралыг ерөөдөө авч исэн. Тэгээд та ингээд энэ зургийг харах юм бол эхлээд нь одоо энэ нүрээ бодож байгаа тий. Одоо өөрийнхөө тийм нүцгэн биеийн зургийг ингээ үзүүлж байгаа нэг юм зураг байна. За гуравт нь одоо энэ усныхаа өрөөнд царай нь гараагүйгээр урт үстэй тий. Нэг юм албаар царайг нь оруулаагүй тий. Илүү хүчтэй, илүү энэ нөгөө үзүүлэгч байгаа энэ нөгөө санаа энэ нөгөө сэдвтэйгээ илүү нийлүүлж ингээм бол тий энэ ингээд урт үстэй хэрнээ царай байхгүй гэдэг чинь бас нэг юм хэлэх гээд дээ шүү дээ. За тэгээ дараа нь нөгөө жил болгон болдог нөгөө тэгш ирэх тийм бахархлын тийм алхалт болдог тэгээ тэн дээр ингээ алхаж байгаа. Тэгээд энэ нэг юм гэрлэн дохио одоо нөгөө гарцсны тэмдэглэгээтэй те иймэрхүү одоо нэг хүүсийн чиг баримжаа бэлгийн те ийм чиг баримжаатай ийм хүмүүсийн одоо юм дээр юм гарц гаргалгаа хэрэгтэй ч байгаа юм шиг те бас л нэг юм нөгөө дүрслэлийн хилэл яваад те одоо нөгөө цагдаа дээр бүрдүүлсэн баримт гэх юм уу та тийм ингээд иймэрхүү трансгендер одоо нэрхтээ одоо эмэгтэй өөрийгөө одоо эмэгтэйгээр одоо боддог тийм тэр хүнд ингээд хүмүүс бас нийгмийн хандлага чинь бас нэг жоохон хэцүү байна шүү дээ тийм ингээд зодоох нүдэх тийм хүчрхийлэл үйлдэх тэгээ тэрийг ингээд баримтжуулсан тийм зураг нь ерөөхдөө харагдчихэв. За тэгээ дараа нь бол ингээд гоё гэрэл рүү харцсан, өвсөн салхинд хийсцэн, гоё нүдэнд нь гоё тийм нэг юм очтой тий. Нэг юм ирээдүйг алсыг харж байгаа юм шиг нэг тийм кадр байна. За найзтайгаа одоо тэр чинь ингээ нийлээд бас нэг юм өрөө түгээсэлж амьдэрдэг тэр орчин. Ерөнхийдөө энэ цоврал маань нөгөө ингээд гэр орон ингээд нэг уулзаад нөгөө одоо кофе шоп ч юм уу эсвэл гэртэн ч юм уу ингээд зураг авч байгаа. Тэгээд хамгийн төгсгөлийн зураг нөгөө вокзал дээр ерөөдөө уулзаад гаргаж өгч байгаа баймаагаар авсан байхгүй. Энэ вокзалын хойтлын автобусны буудлын байхгүй. Тэгээд тэр та дээр нэг цаана байгаа тэр зургуудыг харчаарай те ингээ суумаа байна, Чингис байна, морь тэр нүцгэн эмхтэн зургнууд байна те ингээд автобусны буудлын арт бол үнэхээр баялаг те. Тэгээд тэр цаана байгаа тэр нүцгэн яг энэ манай одоо гол дүрийн алхаж байгаа эмэгтэйгийн яг артталт нь тэр нэг нүцгэн эмэгтэй тэр нэг дүрс байна. Доор нь тэр нэг одоо өсгийтэй тий өндөр өсгийтэй гутал байна гэдэг ч юм уу. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө цаана нөгөө ийм трансгендер буюу тэг өөрийгөө одоо нөгөө эмэгтэйгээр төсөөлж боддог тэр юуны одоо нэг төрслөлийн нэг юм яваад байна тий. За тэг хамгийн төгсгөлийн зураг нь бол Улаанбаатараас ерөнхийдөө вагонд суугаад Бээжинг зорж байгаа тэр кадраар дуусч байгаа. Тэгээд энэ цуврал яг айгүй олон зургнууд байгаа. Тэгэл яг ийм нөгөө ер нь бол цуврал зурагч өөрөө нэг зургаар илэрхийлж болохгүй тий олон зургаар илэрхийлэх тэрийг л ерөнхийдөө хилээд байгаа. Тэгээд яг энэ Намкогийн түүхийг нэг зургаар илэрхийлж болохгүй байсан. Тэгээд цуврал зургаар илэрхийлсэн. Тэгээд одоо яасан бэ гэхээр мань хүн одоо бол 100% эмэгтэй болсон байгаа. Тэгээ сүүлд сонссон мэдээгээр бол нэг барууны нэг орн руу ерөөдөө явсан байлээ. Улсын нь бол хилээд хэрэггүй баг. Саяхны хүртэл бол нөгөө Тайландд байсан. Яг энэ 18 онд мань хүнтэй ингээд яриад зургийг аваад ингэж яхад ерөөсөө л надад би яг энэ цувралыг байсан гэж нэрлэе гэж ерөөхдөө бодсон. Тэгээд яагаад одоо ингээд 6 жилийн дараа гэхэлэр яг цувралын юм яг ингээд байсан болчихж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед мань хүн юу гэж ярьж ирсэн бэ гэхээр яг мэдээж гэр орон ах эгч аав ээжийн ингээд асуудлууд байгаал энэ чинь хүлээн зөвшөөрөхгүй те. Maaхан чинь ингээд нэг юм зөвхөн эрэгтэй эмэгтэй гэдэг л хоёр хүүсийг л ерөөхдөө мэдээд байна шүү дээ. Гэтэл ч өөр олон хүүсүүд байна. Тэгэхээр бид нэр одоо нөгөө ямар цаг үед амьдарч байгаа вэ бас энэ хүмүүсийг хүлээн зөвшөөрөхтэй тэднийг ойлгох бас хэрэгцээ шаардлага бас гараад байна гэдгийг бас энд нөгөө цувралаараа бас үзүүлье гэж бодсон. Тэгээд манд хүн тухайн үедээ
өөрийнх нь жинхэнэ нэр нь биш одоо Намко гэдэг нь өөрийнх нь одоо зохиомжтой нэртэй. Тэгэхээр тэр одоо бас нэг юм нэрэн дээрээ бас нэг юм байсан болчихж байгаа шүү дээ. Би тэр байсан тийм. Тэгэнгүүтээ ээж нь бурхан болоод аав нь бүр багад нь бурхан болцсон. Тэгэнгүүтээ одоо ингээл гэр бүлийн харилцаагаа ингээд насалцсан тийм. Тэгэхээр би нэг аав ээжтэй байсан тийм. Тэгэнгүүтээ мань хүний өөрийнх нь мөрөөдөл нь зорилго нь юу гэвэл Монголд ингээд хавчиж хахаад зодож нүдэд байхад гадны улсоо иргэн шил хүсэл гадныг цагаачлал явъя гэдэг. Тэр энэ Монгол улсын иргэн байсан бай тээ. Дараагийнх нь тэр эрэгтэй байсан тээ. Одоо бол ингээд яг ингээд нөгөө яг л эмэгтэй хүн ерөөсөө 100% эмэгтэй хүн болсон байлээ. Тэгээд яг одоо бас энэ контентыг далимдуулаад одоо энэ Намкод тээ мэдээж үзэж таарна. Тэгэхээр ингээд яг энэ цувралыг, энэ түүхийг өөрийнхөө энэ юуг ингэж бас ингээд авч үлдэх тэр боломжийг олгосонд одоо маш их баярлалаа. Тэгээд яалтчгүй сая нөгөө Тайландд ингээд бас хэдэн жил, нэлээд олон жил болсон. Тэгээд тэн дээр нь явж очиж бас энэ цувралыг өргөжлүүлэх гэсэн боловч тэгэл яг нөгөө хөрөнгө санхүү, ажил авах бүх юмнаас болоод энийг өргөжлүүлж чадаагүй. Тэгээд одоо бас нэг өөр улс орн руу явцсан байна гэсэн. Тэгээд магадгүй ингээд тухайн улс оронд нь одоо яг байсангийн үргэлжилэлтэй юу байх вэ те тэрийг тухайн улс оронд нь очиод үргэлжлүүлэх гэсэн нэг тийм санаа бол байгаа. Тэгэхээр энэ цуврал бол дуусаагүй. Зөвхөн яг энэ түүхээрээ бол ингээд үлдсэн. Тэгээд цаашдаа бол ингээд үргэлжлээд одоо бол өөр улс орны иргэншилтэй өөр эмэгтэй одоо Намкогийн зургийг л жинхнээс авах нь. Одоо чинь би бол тэгээд яг энэ нөгөө цоврал зураг одоо чинь Монголд яг энэ нөгөө сэдвийн цоврал зургийг авч байгаа нэг цөөхөн ид хүн биш үү? Маш цөөхөн. Миний хувьд бол ирэхлээр яг тэр цоврал зургийг хизээ дуусгах вэ гэдгийг ерөөхдөө би л шийднэ. Ер нь угсаач тийм те. Үргэлжлүүлэхээр бол үргэлжлүүлээ л. Одоо чинь надаа хизээ дуусгах нь мэддэхгүй гэрэл зургийн 3 төсөл байна. Эхэлсэн те. Эхнийх нь эхлээд 5 жил болж байна. Дараагийнх нь эхлээд 2 жил болж байна те. Дараагийнх нь ингээ зүгээр л хизээ дуусгах нь мэддэхгүй ингээд өөрөөсөө аваад ингээ явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө тухайн зурагчин яг энийг хизээ эхлээд яаж дуусгах уу гэдгийг л ерөөхдөө шийдэж байгаа. Дараагийнх нь мэдрэмж ба хандлага гэж нэрлэлсэн. Энэ 2015 онд нөгөө Францад нэг үзлэн гаргасан тэрний одоо нэг хэсэг зургууд баггүй. Тэгээд ерөнхийдөө бас бодож байгаа л одоо ингээл баахан модны улгаа, баахан ингээл нэг юм нийгмийн асуудлууд гэхээс илүүтэйгээр бас нэг юм баримтат гэрэл зургийг юм сэтгэлгээний гэрэл зурагтай. Тэгээд дээрээс нь зохион байгуулж авсан одоо нэг ийм жоохон мэдрэмжийн гэх юм уу те. Тиймэрхүү бас зураг бас авдаг шүү гэдэг бас үүднээс ерөөхдөө энэ зургийг бас сонгож оруулсан. Яг нөгөө цувралаараа баггүй. Тэгээд ер нь бол 2013-аас 15 оны хооронд л ерөөхдөө авсан зургууд байгаа. Тэгээд энэ яагаад ингэ авцсан бэ гэхэлэр ерөөсөө яг нэг ийм байсан. Тухайн цаг үед одоо нөгөө дижитал камер ингээл гарснаас хойшоогоо ингээл хүмүүс асар олон зургууд аваад тэгэнгүүтээ ингээд нэг нуграачийн зургнуудыг аягүй их олон авдаг байсан байхгүй. Тэгээ тийм зургнууд их явдаг гэсэн. Тэгэл нэг хатан дээр ч юм уу нуруулаад ингээд янз бүрээр аваад. Тэгээ тэр нь яг нэг ийм олон зурагны нийлбэрийн зөвхөн нэг хэсэг нь ингээд харагдаад идэг гэсэн байхгүй. Тэ? Бас сайн гэрэл зурагчин болвол ингээд нэг ингээд аягүй олон юмнаас бүрдэн штэ. Зөвхөн ганц нуграач сайн байлаа гэд арын орчин шиг тийм үү нөгөө тэ тэр өгүүлэмж хэлэмж нь ингээ өөр байх юм бол тэр явахгүй шүү дээ. Тэр нуграач л нэг юм нуграачийн хөдөлгөөнийг л хүмүүс ярина те. Жишээ нь гэрэл зураг дээр ингээ харангуйтай энэ нуграачийн хөдөлгөөн нь ямар гоё юм бэ гэдэг их юм бол гэрэл зураг биш тэр нуграачийг л яриад байгаа шүү дээ. Түрүүний нөгөө миний өмнөх үзүүлсэн зургнууд дээр чинь ингээ шал өөр юм яриад байгаа юм бол тэр чинь бас л нэг шал өөр юм болчих тийм. Бид тэр гэрэл зураг л ярих хэрэгтэй байхгүй гэх хүн хараад энэ ямар гоё одоо ямар сайн кадр вэ, ямар гоё кадр вэ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нэг тим юмнууд аягүй их явдаг байсан. Тэгээд ерөөхдөө миний хувьд бодож байгаад яагаад энэ гоё нэг эмхтэй хүний тэр нэг юм гоо сайхан гоё тим хөдөлгөөн энэ Монгол тэр нь одоо нуграачийн тэр элементүүдийг
нэг юм өөрийнхөө авдаг өөртөө ойрхон байгаа тийм годамж талбай, барилга байшин, орчинтой ингээд нэг юм уялдуулж авч болохгүй гэж анх ерөөхдөө санаагаа олоод тэгээд энэ нөгөө ням гэрэл цэцэглэн ариуна энэ төр гэдэг нөгөө нураач дээр санал тавиад хэд хэдэн газар зураг авсан. Тэгээд хамгийн ихнийх нь бол энэ нөгөө Цан Озрын музей дээр урлагийн зөвлөлийн нэг юм арга хэмжээ болж байсан. Тэгээд тэр үед ингээд юм нураач ингээд нугарж яхад нь ингээд зургийг авсан илүү нэг тийм нэг юм гоё бурханлаг те. Тэгээд ардталт нь байгаа бурхнууд ч тэр наан байгаа ингээд тэр юун ч одоо эмхтэй хүн те. Тэгээд илүү нэг юм гоё бурханлаг юм гоё нандин тийм байдлаар бол ерөөхдөө энэ зургийг бас ерөөхдөө сонгосон. Тэгээ энэ болоод ирэхлээр яг л нөгөө байгаль одоо орчин тэг хүрээлэн боо орчны асуудлыг л бас л юм хүндсэн тэг бид хэд нэг юм модчин өөрөө нэг юм хүнстэй гэж байгаа ч юм уу тэг эсвэл модноос гаврагж байгаа нэг тийм хүн гэж байгаа тэгсэн хэрнээ арайхан моднууд нэг юм хатцсан тэг ингээд одоо хорхоод бариулсан идүүлсэн тийм моднууд тэгэхээр яг хөө иймэрхүү зүйлсийг хараад хүн бас нэг байгаль ихтлийгээ бас нэг хайрлах болоо эсвэл нэг юм модыг ингээд нэг тайраад тэг зах замбраагүй ингээ хэрэглэх нь багасах болоо гэдэг л нэг юм мессеж тийм санаа өгдөг тийм. За тэгээ дараагийнх нь бол тэр нөгөө гэр хорооллын одоо уулан дээр нэг юм шон бас л юм гэр хорооллын тэлэлттэй холбоотой зүйл байхгүй тийм нэг юм харахаар нэг юм шонч юм шиг шонгийн нэг хэсэг болцсон юм шиг тийм нэг юм тэлэлт. Тэгээ бас энэ ч нэг юм гоё нэг юм давтамж хөдөлгөөн тийм нэг юм гоо зүй юмнууд бас нэг байгаа болов гэж хараад байгаа шүү дээ. За дараагийнх нь бол ингээд нэг хүүхэд ингээд нэг дэлгүүрээс гараад ингээд гүйж байгаа нэг юм процесс. Яг энийгээ хүртэлтэй яг ингээд наатлын нуграачийг бол бэлдэж байгаа. Энэ цаад хүү тэр амьдрал нь болоод ирэхлээр шууд урсаж өнгөрч байгаа тэр процесс байхгүй. Энэ хүүхэд энэ талтаа нэг дэлгүүртэй байсан. Тэгээ энэ чинь нөгөө хүүхдээ хөтөлцөн хүнж явж идэг ингээд хэд хэдэн кадр байдаг байхгүй. За хүн орцсон за бэлдэж байгаараа гээл таг гээл ингээд л тэр орчинд авах. Тэгэхээр нөгөө зохион байгуулалт тэр амьдралын тэр юунуудыг ингээд нөгөө нийлүүлж ингэж юм нэг кадр болгох. Тийм л ерөөхдөө санаа бодол байсан. Тэгээд энэ хамгийн сүүлийн кадр нь болоод ирэхлээр бас энэ захын хорооллын юу ингээд нэг одоо хатаасан хувцаа ингээд аваад явж байгаа нэг юм ихтэй. Тэгээд ардталт нь ингээд тий нэг үлгөөтэй ч байгаа юм шиг тэр нэг юм нуураа чи тэр нэг юм элемент хөдөлгөөн ингээд байж идэг. Яг зүгээр энэ удаад бол ямар ч юм төлөөлөөд нэг юм 4-5 кадрыг авчирсан. Тэгээд ямар нэгэн байдлаар нөгөө хүн дэм гой нэг юм мэдрэмж төрөх үүстэй. Тэр үднээс л ерөнхийдөө энэ зургуудыг авсан. Хурдан морины унаач хүүхдүүдийн тийм асуудлыг хөндсөн зурнууд байгаа. Тэгээд голдуу нөгөө дүнжин гар буюу одоо алдартай тий дүнжин гар оролдоон болно болохгүй гэдэг. Тэгээ энэ нөгөө шавартай хүүхдүүдийн зургнууд бол 2013 оны зургнууд байхгүй. Энэ тухайн үед манайхны зохион байгуулалтын асуудал байхгүй. Энэ нөгөө уралдааны турш одоо жишээлбэл нөгөө гараа болоод бариандах нэг юм 200-300 метрийн цасыг л ерөөхдөө цэвэрлдэг байсан. Тэгээ энэ 13 онд анх хийхдээ эн чинь нөгөө хавар буюу эн чинь нөгөө жоохон уран дулаан цаг болоод ирсэн тийм үед ихтэй застай. Тэгэнгүүтээ барианаас гараад инглээр чи яг энэ нөгөө соёолон энэ нөгөө яг үдийн наран дээр чи нөгөө цас нь хайлаад инглээр хүүхдүүд ингээд шавартаа ингээд орж ирж таарсан. Тэгээ хүмүүс тэгдэг аахгүй ингээд энэ тэгээд энэ зохион байгуулж байгаа хүмүүсийн ч гэсэндээ ингээд энэ зурагчин энэ янз бүрийн юм руу оруулахгүй барихгүй яасан ийсэн энийг тэр авсан одоо гаммагийн давааны юм авсан гэдэг ч юм ингээд амар юм болсон шүү дээ энэ чинь. Тэгээ эн чинь одоо бүр нөгөө засгийн газартай шүүгцэлдээд ингээд одоо энэ маа лантуугийнхан хүний эрхийн комиссөөр энэ хүүхдийн төлөө газар мазар гэдэг амар олон улсууд ингээд хэрэглээл үр дүнд бол хүрсэн л дээ. Гэхдээ нөгөө уралдааны замдахыг одоо эн чинь 13 онд болчиход 14 онд нь энэ зургнууд явсаар байгаа зохион байгуулагдаагүй 15 онд нь зохион байгуулагдахтаа хамгаалтын хэрэгсэлтэй уралдааны турших бүх замыг цэвэрлсэн. Тэгэхээр нөгөө шороотоос одоо юу гэдэг за энэ шавар юм хүмүүс байхгүй ингээд хүүхдүүд орж ирсэн л. Одоо маа юу гэдэг нөгөө сонин сэтгүүлийнхэн ч гэдэг юм уу яг нөгөө тийч ажил үргийнхээ хувьд дотгошогоо орж яг тэр зураас давж байгаа яг тэр ихний 5 морийг л ерөөхдөө авахыг эрмэлзэн шүү дээ. Миний хувьд бол ямар нэгэн сонин сэтгүүл юм байхгүй нөгөө чөлөөт учраас яг тэр хүмүүсийн дундор орж ирж байгаа
тэр процессыг л бол ерөөхдөө авъя гэж ерөөхдөө бодсоо. Тэгээ олон жил авч байгаа. Тэгээд яагаад тэгж авдаг вэ гэдэг тэгэхээр миний үнцэг болоод ирэхлээр ингээд уралдааны туршид морь унаач хүүхэд мортойгоо цуг 9 минут орж ирчээд яг тэр барайн дунд юм хүмүүсийн буруутай үйлдэлээс тэр хөлс авах гэж байгаа тэр буруутай үйлдэлээс болоод морноосоо унаад эндж байгаа тий ухаалдж байгаа гар хөлөө хугалж байгаа тийм дүр зураг асар олон байхгүй. Асар олон байхгүй. Би айгүй олон хүнээс сонсч ирсэн өөрөө ч гэсэндээ багада бас хурдны морины тэр нэг үсэргээ юм хомонд өөгийнхөө ойсон морь зөрийг ингээд нөгөө үсэргээнд нь цуг мөг уйжээс ингээд морь ерөөсөө гараа болоод барайч гэдэг юм уу яг тэр үед л одоо хүүхэд унах эрсдэлтэй. Түүнээс яг морь давхиж явах үед бол ер нь л хэр баргийн унахгүй байхгүй. Тэр нөгөө холгоны нөх мөхрөө ч юм уу те ингээд морь ингээд бүдрээд те эсвэл үргэж барих тэр юмнаас л гэсэн яг давхиж байгаа үед бол ер нь хэр баргийн хүүхдүүд бол морноос унахгүй байхгүй. Тэр нөгөө гараа гэдгийг тэндээс чинь нөгөө янз бүрийн алаан болон те тэндээс чинь хүүхдүүд нэгээ татан түлэх нь морь шахталдан барэ гэдэг маань нөгөө нэг улаарсан олон одоо зомби нар шиг хүмүүс чинь нөгөө хөлсрүү дайраад тэгээд тэр чинь нөгөө үрэгдэг морь байгаа янз бүрийн ааштай моринууд байгаа тэгээд инхлэр чинь ингээд тэндээс асуудал болоод хүүхдүүднүүдэн дээр одоо жишээ нь энэ зураг байна яг энэ зургийг авч яхад хүмүүс тэгжээс хэдэн талаас орилж байгаа байхгүй чи ямар хүний мод дуртай зураг аваад маваад гэл ингээд орилж байгаа maaхан чи ер нь бас нэг талтай зүв бохгүй чи хүний мод дурлаа зураг аваад байж ингээд хүн ингээд хүүхэд ингээд ухаалтад унтсан байж. Гэхдээ энэ тусалж юм нэг талдаа нөгөө талдаа би тэр хүмүүст юу гэж хэлсэн бэ гэхлээр би зүгээр шууд л орилсон та нарын буруутай та нарын одоо над хөлсөнд чинь ингээ хүргээд ингээс үүдээд морин үргээд та хэд энэ хүүхдийг унгачаад би харин энийг гэрэл зургаар авч хүмүүст үзүүлж ингэж болохгүй штэ гэдгийг үзүүлэх гэдэг. Тэгэхэд хэн ч юм ярьж чадахгүй. Ягаад гэвэл тэр чинь миний зүг бохгүй тий. Түүсэл би энэ дэр нэг сайн хүн болж царайлаа ингэнгүүтээ энэ хүүхдэд нэг туслаад ч юм уу те гэх юм бол энэ зураг үлдэхгүй энэ асуудал хинч ярихгүй хинч одоо тэрийг одоо дурсахгүй байхгүй те. Гэтэл гэрэл зургийн чинь нэг гоё юм нь тэр. Одоо чинь Монголд хүүхдийн ирэх хүний ирэх гэдэг хэдэн оноос эхэлж ярьж эхэлсэн. 10 оноос ер нь бол нэг 2009 10 оноос хойш амар эрчимтэй ярьж гисэн. Сүүлийн 7-8 жил хүний ирэх мэрэх төвшөөрөлтэй зураг аавн яасан гэж яриад эхэлж байгаа тийм. Тэрнээс өмнө яасан гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд нөгөө тухайн цаг үе би бол энийг бол зүгээр л нэг юм төр зургийн л нэг юм гэж ерөөхдөө хараад байгаа. Хүмүүс ингээд нэг юм сүржигнэлтэй ингээд ингэх ёстой. Тэгэхээр бол яг нөгөө юмны чинь тэр нэг анхдагч буюу тэр нөгөө гэрэл зурагч гэсэндээ одоо энэ би бол жишээ баримт гэрэл зургийг ярьж байгаа боловч баримт гэрэл зургийг хүмүүс нийтээр харангуйтай энэ дандаа л нэг юм болж утгагүй зураг авч явах юм өөр нэг юм гоё зураг үзье л та тий өөр юм гээд ингэ явсан. Гэтэл яг үндсэндээ цаг хугацаа өнгөрөх тусам эргээд нөгөө баримт зураг нь буюу нөгөө гэрэл зургийнх нь хамгийн нөгөө утга учиртай юм нь үлдсэн байж байдаг. Яг л тэр. Одоо хүмүүс ингээл нэг янз гэл яг хуу ингээд нөгөө хуучны юм сэргээл ингэдэг шиг буцаал яг нэгээд хүмүүс хөссөн хүсээгүй баримтат гэрэл зураг ба нэрээ нэг юм юмыг яг юм бодтоор нь тий. Гэхдээ тэн дээр нэг юм гоё гэрэл зургийн хэлтэй сайн зураг авчвал нэрээ юм байна. Яг гадныхан Монголд ирэхлээрээ ингээд нэг юм ингээд нөгөө нэг хог хасиг ингээд нэг амир аваад л тий ингээд идэгий. Гадны улс орнууд чинь годомжинд нь хүртэл зураг авахд аюу хэцүү шүү дээ. Хүнээс авч зөвшөөрөл авах тий. Монгол нөгөөх нь ингээд харьцангуй гайгүй байгаа байхгүй. Яа гадны улсууд Монголд ирээд одоо дээрүүд одоо хуучин үед ингээд зураг авчаад ингээд яваад идэгс яг хуу хараа хяналт байсан ч гэсэн те хүмүүс нь ийм гоё чөлөөтэй байсан байхгүй. Одоо бол бид хэд нөгөө бараг захын нэг хүүхдийг ингээд зураг авахд л та бараг ягаад зураг аваад байна? Ягаад ингээд бараг залган те эсвэл ингээд энэ нэг аппарат барьцсан хүн ингээд зураг авч явах юм бол энэ бараг ингээд хүүхдийн зураг ч юм уу эсвэл хүний зураг аваад хүний наймаа хийх гэдэг ингээд ийм нөгөө сөрөг юм айгүй их болцсон учраас эргээд нөгөө баримт гэрэл зургийнхаа нөгөө хөгжилд нь ингээд амар том юм саад болчихж байгаа байхгүй. Тэгээ би бол заримдаа боддоо ш нь ингээд айгүй нэг тийм гоё үе юм шиг хэрнээ жоох нэг юм хэцүү үед ингээд яг энэ гэрэл зургийг ингээд нэг юм жоохон аваад хөгжүүлэх гэдэг ингээд яваад байгаа юм шиг тийм. Хүмүүс гэрэл зургаа ойлгож амжаагүй байж ах үед нь
дижиталын шуурга ороод ирсэн. Би бол жоохон эйгүү хэлчлээ шүү дээ. Нөгөө ойлгож амжаагүй. Угаасаа ойлгож амжаагүй байсан тийм. Цөөхөн хэдхэн улсууд нь ойлгоод нэг хэсэг нь бизнес хөгөөд, нэг хэсэг нь гадагшаа яваад, нэг хэсэг нь бурхан болцтой. Ойлгоод ядчихт нь дижитал гэдэг юм орж ирээд ингээд тэрэн зохигдоод гэрэл зураг илүү нөгөө амархан хялбар хэрэглээ гэдэг юм руу давхиж ороод тэгээд одоо бид нар шиг ингээд нөгөө зураг авах га зураг болол ийм штэйгээ зураг ярьдаг тэр юм дээр ингээд амар дийлдэхгүй болчихж байгаа байхгүй. Би бол тэгж л боддог. Тэгээд ингээд хүн болгон одоо жишээ нь ингээд зургийг амар ойлгоол одоо бол бид нар чинь бол зургийг аваад стаалуул алхаар л хэмжээнд л явлаа штэ. Техник хэрэгсэл бүгд л байдаг. Тэгэхээр бид нар яаж альва юм чинь яг ийм нөгөө суур яг ийм систем ямаараа л эмх зэгцтэй л хөгжихгүй бол зүгээр л тэрийг ингэдэм байх гэдэг юм муухраар зүтгэх юм бол одоо бидний байж байгааг л харахгүй юм тий. Тэгтээ бол яг тэгэл яг ингээл стажинг нөгөө шат давхраг туулах ёстой үзэх ёстой бүх юмар л явж гин тэгэл гоё олон л гэж бодож олон сайхан залуучууд байна. Шинээр олон залуучууд гарч ирж байна. Хүмүүсийн бас үзэж харж байгаа юм нь өөр байна. Гэхдээ нөгөө үзэж харж байгаа юм нь шууд гадныхтайгаа харьцуулчаа шууд тэрийг Монголтойгоо буулгаад инкээс илүүтэйгээр нөгөө цаад тэр нөгөө мөн чанар тэр уг оглоороо үлдэх тэр юмыг л хөвж харах хэрэгтэй. Тэгээс энэ төр чинь болоод ерөнхийдөө цаг зургийн л юм багхгүй.